Өргөжлийн хөтөлбөрчд баярлалаа. Гэхдээ та бүхэнд бас цаг байгаа учраас товчхон Монгол улсын ажилтны бодлого за тэр дундаа ажилтны өрсөлдөх чадвар, хууль эрхцээ орчныг тавьж танилцуулаад за тэгээд манай шинэхэн ахны газар зүйн байгууллагын хүрээлэнгээс үндэсний хөгжлийн газартай хамтраад бас Монгол улсын хэмжээнд ажилтны төлөвлөлт зурглалыг хийх ийм ажлыг эхлүүлсэн явж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бид нар зүүн бүсэд ер нь ямар үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх боломжтой вэ гэдэг талаар зурглалын ажлыг танилцуулаад за ер нь бол зүүн бүсэд одоо ямар хөгжлийн концепцийг ялангуяа кластерын хөтөлбөрөөр хөгжих болцооны талаар товч танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр би бас өрсөлдөх чадвар дээр хэд хэдэн үзүүлэлтийг дурдахыг хүсэж байгаа. За энэ үзүүлэлт бол нэг хүнд ногдох боловсруулах үйлдвэрийн нэг бүтээс үндэс нь байна. Тэгэхээр манай улсын хувьд бол $86 ийм үнцнийг бий болгодог. За тэрний ч бас та бүхэн мэдж байгаа юм гол экспорт бол энэ одоо зис нүүрсийн экспорт явж байгаа. Тийм учраас экспортын импорт шингээсэн бүтээгдэхүүн бол маш бага байдаг. За гэтэл одоо манай энэ хуралд оролцож байгаа Япон гэтэл 7,000 гаруй биднээс бараг 100 гаруй дахин ийм нэмэлтийг бий болгож экспорт хийж байгаа ийм үзүүлэлт байна. За хоёр дахь үзүүлэлт бол энэ нийт боловсруулах үйлдвэрлэлд дунд өндөр технологийн үйлдвэрийн эзлэмж гэдэг ийм юу байгаа үзүүлэлт байгаа. Тэгэхээр нийт экспортын байр үнэсэндээ 5.3% өндөр технологи буюу дунд технологи шингэсэн бүтээгдэхүүн байдаг. Үнэсэндээ бараг 90 гаруй хувь нь бол одоо технологийн багтаамж байхгүй буюу одоо нам технологитой бүтээгдэхүүн экспортлдог байгаа. Гэтэл бас одоо жишээ бол манай хэддэг аваад үзэхэд бол үндсэндээ нийт экспортын 40% нь бол энэ технологи агуулгын өндөртэй өөрөөр хэлбэл нэмэн үртэй төрөний яриад байсан value chain нь бол нэлээд сайн явсан. Нэмэн үртэг шингээсэн юм бүтээгдэхүүн экспортлдог байгаа. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлтээр л манай энэ аж үйлдвэрийн салбар Монгол улсын аж үйлдвэрийн салбар дэлхийд хэдээр илэрхийлж байгаа вэ гэдэг үзүүлэлт байгаа. Тэгэхээр манай аж үйлдвэрийн салбар бол 144 орноор 109-д илэрхийлж байгаа. Нэлээд хавар илэрхийлж байгаа. Гэтэл бол манай ер нь аж үйлдвэрийн салбарыг бол одоо дэлхийд Япон улс өрсөлдөх чадвараар тэргүүлдэг. За удаахнууд бол Герман байдаг. За Америк нэгдсэн улс эхний төлөв нэрлэх юм бол Америк, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур, Хятад гэсэн ийм иргэншилтэй байгаа. Харин манай хойд улс Орос улс бол энэ өрсөлдөх чадвараар 36 дугаар тэргүүлдэг ийм үзүүлэлттэй байгаа маа. Тэгэхээр ямар үзүүлэлтүүд нь ямар төвшин байна гэдгийг энэ бүснэгтээс та бүхэн харж болно. За бас нэг ийм өрсөлдөх чадвартай холбоотой энэ Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индекс гэж байдаг. Энэ бол улсын хэмжээнд би ярьж байгаа юм үзүүлэлтүүдийг. Тэгэхээр манай энэ улсын өрсөлдөх чадвар бол одоо 106-ад ирэмблэгдэж байгаа. 144 орноос. Тэгэхээр гол хойшинтад байгаа энэ үзүүлэлтүүд бол нэгдүгээр бол энэ дэд үтсийн асуудал байгаа. За макро эдийн засгийн доктортой байдал энэ хоёр үзүүлэлт бол сайнгүй. За мөн одоо санхүүгийн зах зээлийг боловсруулахгүй байдал гэдэг зөвхөн одоо арилжааны банкуд толцоо байдаг. Тийм учраас бусад энэ санхүүгийн дэвшлийн институтуудыг хөгжүүлэх асуудлыг чухал гэдэг. За зах зээл бол мэдээж бага. Тийм учраас бол энэ өрсөлдөх чадварыг хойш нь татж байгаа 98 дээр ирүүлж байгаа. Тэгэхээр хойш нь татж байгаа гол үзүүлэлт бол энэ саяын дурдсан улаанаар одоо тодорхойлж харуулсан энэ үзүүлэлт бол хамгийн үзүүлэлт болж гарч байгаамаа. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар одоо манай улсын өрсөлдөх чадвар бол тийм сайн гэдэг нь бол сая хэдэн үзүүлэлтүүдээр гарсан. За манайх одоо яг энэ хотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг ингээ аваад үзэх юм бол тэр 10.6% гэдэг бол энэ боловсруулах аж үйлдвэрийн эзэлж байгаа хувь нь байгаа. За 35% нь бол бүтээн аж ахуйн салбар. За ерөнхийдөө бол дотоодын нийт бүтээгдэхүүн бүтэж болдог юм байдалтай байгаа. Гэхдээ энэ 10.6% юу одоо нөгөө нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бол энэ бүтцийг бол сайжруулах хэрэгтэй. За хэдийгээр бол энэ аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өсөж байгаа хэдий ч дотроо тэр аж үйлдвэрийн салбарт бол одоо нөгөө боловсруулах үйлдвэр, эрчим хүч, за тэгээ уул уурхайг хамруулж авч үздэг. Тэгэхээр нөгөө уул уурхайн салбарт хамгаалсан хэвээр байгаа.
Энийг бол яг эрүүл хүчтэй боловсруулах ажуултурынхаа салбарыг бол илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн ийм үндсэн агуулгыг хэлхийн тулд энэ слайдуудыг бас үзүүлээд байгаа. Нэг эерэг үзүүлэлт байгаа. Энийг бас дурдах хэрэгтэй. Сүүлийн жилд бол Монгол улсын бүтээж байгаа нь бол худалдаж авч байгаас илүү гарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол гадаад худалдааны тэмцэл бол 14 оноос хойш эерэг гарч байгаа. Энэ учраас бол бид нэр экспортлж гаргашаа зарж байгаа зүйл нь бол импортж байгаас илүү одоо мөнгөнд илэрхийлэх юм бол их байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг дурдах ёстой үзүүлэлттэй гэж харж байна. За экспортын бүтцийг аваад үзэх юм бол мэдээж гол экспортлог орн бол Хятад улс. Тэгээд Их Британь ингээд эргэлзэж байна. Тэгээд гол түрүүн дурдсан одоо нам технологийн багтаамж агуул тийм багтай бүтээгдэхүүнийг боловсруулж экспортлдог юм бол зөвс нүүрс гэх мэт дүрийг өдөрөх мэт зүйлүүд бол хамгийн хэрэгтэй. За импорт бол мөн ялгаа авахгүй Хятадаас хамгийн их бараа бүтээгдэхүүн импортлож авдаг. Гэхдээ бидний бас гол Орсын улбаны улс бол бас гол импортлогч. Гол түүхий гэх юм бол одоо бараа бүтээгдэхүүн гэх юм бол шатхуун болоод за машин энерги буюу одоо цахилгаан эрчим хүчийг бол хамгийн ихээр импортлож байгаа ийм үзүүлэлтүүдийг харж болно. За энэ бол ингээд миний ерөнхийдөө Монгол улсын өрсөлдөх чадвар, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг томч танилцууллаа. За одоо би яг аж үйлдвэрийн салбартаа хэрхэн одоо бодлого боловсруулагдсан бэ гэдэг дээр танилцуулъя. Энэ саяын дурдсан гаргаж байгаа энэ баримтч бол нийтдээ бол баруун 30 гаруй ийм баримтч байгаа. Бидний мэддэг хошооны тухай байл, тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийн тухай байл гэх мэтлэн түрүүн одоо дурдж байгаа Япон уулын гадаад бодлогын хэлцээр асуулж гэсэн энэ дээр бол орсон байгаа. За тэгээд ерөнхийдөө аж үйлдвэрийн бодлого бол яг базаа тарах юм бол үндсэн 8 зорилт байгаа. За ер нь түрүүн би үйлдвэрлэлийн салбарт бас дурдж байсан. Чухал хэд хэдэн үндсэн хүчин зүйл байдаг. Нэгдүгээр бол хууль эрх зүйн орчин сайн байх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол энэ хүний нөөцийн асуудал маш чухал. За тэгээд хөрөнгө оруулалтын асуудыг бол дэмжих хэрэгтэй. Технологи байна. Тэгэхээр энэ хэдэн үзүүлэлтүүдээр л энэ аж үйлдвэрийн бодлого гарсан байгаа. Ямар үр дүн бид нар хүлээж байгаа гэхээр одоо үүнийг бол боловсруулах аж үйлдвэрийн салбар бол энэ эдийн засгийн саяын тэр үзүүлсэн үзүүлэлтээр 10.6% байгаа. Энийг нэг даавалдаад 2030 онд 21% авчиа гэсэн ийм үндсэн одоо зорилтыг шалгуур үзүүлэлтийг тавьж энэ бодлогыг боловсруулсан. Тэгээ хоёр үе шаттай, гурван үе шатаар ингээ энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэж явж байгаа. Тэгэхээр энэ нэгдүгээр үе шат бол энэ үндсэн үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхийдийг дотооддоо боловсруулж, техник технологийн утгашруулах, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлүүдийг бодлогоор хэрэгжүүлнэ гэдэг. Мэдээж бол бид нар ингээд энэ технологи аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвартай энэ өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийн нөхөхийн тулд бол энэ богино хугацаанд бол технологи дамжуулалт хийж хөгжиж байгаа орнуудад хамтрах нь их чухал байна. Тэгэхээр өнөөдөр энэ хурал бол бид нар Японоос Хятадаас суралцах зүйлүүд их. Тийм учраас бол богино хугацаанд хөгжлийн хоцрогдлоо нөхөхийн тулд бол эхний тэр үе шат дээр технологийн утгашруулах, хамтарч ажиллах тэр зүйлүүд рүү илүү анхаарна. Тэгээ импортыг ер нь бол хязгаарлах бодлогыг боловсроо явуулж байгаа. Тийм учраас бол нөгөө импортын зарим бараан дээр бол татвар ногдуулаад Монгол хийж чадж байгаа бүтээгдэхүүн дээр бол татвар тавихаас аргагүй. Харин чадахгүй байгаа бүтээгдэхүүнүүдэд бол импортлох дарал дээр дэмжиж явах байгаа. За тэр дараагийн үе шат нь бол энэ экспорт хамгаалсан аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг. За ер нь бол ингээд технологи хоцрогдлоо нөхөд хүний нөөц хөгжүүлээд ирэх юм бол экспортын үйлдвэрлэлүүд илүү дэмжиж явна. Тэгээд хамгийн сүүлийн үе шатн дээр бол Монгол одоо 3 сая хүн гэдэг бол маш сүүхэн. Тийм учраас бол энэ нэмэр өртөг шингэсэн үйлдвэрлэлийг мэдлэг суурьсан эдийн засгийг бий болгоно гэсэн ийм зорилтыг одоо тавьж энэ бодлого гаргасан. За яг энэ бодлогыг танилцуулаад би бас илтгэлийн нэрэн дээр ч байгаа. Яг аж үйлдвэрийн зураглал төлөвлөлтийн асуудал гэдэг би энэ дээр нэлээд шинэ ухаанч байдлаар ярихыг хүсэж байгаа. Яг тэгэхээр энэ бол бас олон эрдэмтдийн оролцоотой Монгол Улсын их сургууль, за академийн шинэ ухааны технологийн сургуулиудын хамтарсан багш нар хэлэлцээд одоо ийм их аргачлалаар
ажуултрыг зурглах нь зөв гэж хэлсэн. Тэгэхээр энэ зурглал бол одоо эхний тэр data collection буюу одоо мэдээ материал бид нар цуглуулах ийм ажлыг бол хийж байгаа. Энэ дээр бол одоо Монгол улс бол энэ экосистемийн өөр бүсгүүдэд байдаг. Тэгэхээр тэр экосистемийн ургамлын бүр хүч тэр нь бол бэлчээртэйгээ холбоотой цаашлаад энэ бэлчээрийн мал аж ахуй, сүнсэн мал аж ахуйн гол одоо нөхцөл болох жишээтэй. Мөн түүнчлэн бол энэ нийгмийн эдийн засгийн үзүүлэлтийг авч энэ шилжилт хөдөлгөөний асуудал, дэд бүтцийн асуудал, зам хаагаад тавьж байгаа зүйлүүд нь ямар вэ? Бүх одоо дата мэдээллүүдийг цуглуулад эхний ээлжинд бид нар дата анализыг хийж байгаа. Тэгэхээр энд бол нийтдээ бараг үндсэндээ 70 гаруй ийм сэтгүүлчилсэн зурглалуудыг гаргасан. Тэр мэдээллийг одоо орон зайн талаас нь дата буюу атрибут ийм үүсгээд тэгээд ингээд кодлоод бүх мэдээлэлээ цуглуулсны дараа бид нар манай хүрээлэн бол энэ газар зүйн мэдээллийн систем анализыг бол маш сайн хийдэг. Тийм учраас орон зайн төлөвлөлтөнд аль аль үзүүлэлтүүдийг яаж давтцуулаад хамгийн тохиромжтой одоо хүнд үйлдвэрлэл юм уу хөнгөн үйлдвэрлэл тэгээд одоо тэр үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэх өсөлтийг ялгаж гаргаж ирсэн. За үүний дараа бол хамгийн чухлаар одоо тэр бодлогын анализ гэдэг зүйлийг хийх ёстой. За бодлогын анализыг бол одоо тухайлбал одоо зүүн бүсийн ажуултрын төлөвлөлтийг одоо бид нар товч байдлаар өнөөдөр ингээд танилцуулна. Тэгэхээр энэ дээр 3 зүрхийг нь бол энэ Дорнод аймгийн засаг даргын тамгын газар ялангуяа үйлдвэрлэлийн хэлтээс бол энэ үйлдвэрлэж хөгжих болцоогүй. Дээр нь бол бид нар энэ гаргасан зургал дээрээ Дорнод аймгийг хөгжүүлэх 2025 гэх хөтөлбөр байгаа. Тэр хөтөлбөрөөр ямар зорилтууд тавьсан гэдгийг бас зургалж тогтцоолох хэрэгтэй. Дээр нь энэ засгийн газар юу хүсэж байгаа, юу хийж байгаа гэдгийг бас тогтцоож харна. Ингэсний үр дүн дээр бол энэ ажуултрын зурглал гарч байгаа. Тэгээд яг би товч байдлаар олон юм зурглалуудыг ингээ яриад явах юм бол маш их цаг авах учраас зөвхөн хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх бүсүүдийг одоо энэ дээр харж болно. Тэр ногоон эсгээр тод харагдаж байгаа нь бол одоо хөнгөн үйлдвэр, ялангуяа одоо мах, сүү, аршины үйлдвэрлэл хөгжих юм болцоотой мужуудыг ингэж зурглаж гаргасан. За дараагийн бүс бол энэ хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бүс байгаа. Тэгэхээр бид нар энэ аргачлалыг бол энэ Weber гэдэг энэ Германы хэлтийн ажуултрын үйлдвэрлэлийг зургалдаг ийм аргачлалаар гаргасан байна. За тэр одоо яагаад харагдаж байгаа бүсүүд бол за манай чой болсон ч гэсэн энэ дээр болсон байна. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх болцоотой ийм бүсүүдийг харагдаж байна. Тэгэхээр энэ бүх үзүүлэлтүүдийг бол бид нар тэр олон зуун дата мэдээллүүдийг давтцуулж ингэж гаргаж ирж байгаа маа. Үүний дараа бол бид нар энэ ажуултрын 27 бүсийг хуваасан. Одоо тухайлбал зүүн бүс дээр чой басангийн дэд бүс, за улаан өндөр хааны дэд бүс, за мөн их хинтийн энэ дэд бүс, баруун хотын дэд бүс гэсэн ийм бүсүүдийг бол ялгаж гаргасан. Тэгээд тэр бүсүүд дээр бид нар энэ ажуултрынхаас халдсан бүх салбаруудыг дэд салбаруудыг зоогоод за ямар бүсэд ямар үйлдвэрлэлүүдийг тэргүй ялж хөгжих юм бэ? Одоо тэр ногоон өнгөтэй тухайлбал бүсүүд байна. Тэр бүсүүдээр бол энэ харахтай сая бас өмнө хэлтгэгч нарын хөгжүүлэх яг энэ бүстэй бол багтаж харагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ дорнодын бүсэд бол хөдөө аж ахуй болоод аяж үйлчлэлийн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх юм болцоотой байна. Тэр нь бол сая бидний нарчлаар бол гарч ирж байгаа. Тэгэхээр энийг ямар үзүүлэлтүүдээр бид нар одоо дэмжих юм бэ гэхээр хөрөнгө оруулалтаар дэмжих байгаа. Жижиг дундын сан, сум хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сан, за аймгийн тусгай сангуудаас тэгээд дээр нь бол засгийн газрын тусгай сангуудаас хэрвээ зээл хөтөлбөрийг өгөх юм бол энэ одоо бүсэд хөгжүүлэх энэ бодлого зургалтай давхцсан бүсүүдээр бол дэмжнэ гэж ингэж харж байгаа маань. За энэ бол ерөнхийдөө зурглалын ажил байгаа. За тэгээ манай баг хэлж байгаа учраас би үлдсэн 5 минутанд багтаагаад ер нь Дорнод аймаг ямар одоо концепт одоо бодлоготой тулгуурлаж хөгжих юм бэ гэдэг дээр өөрөө бас саналаа илэрхийлж байгаа. Тэгэхээр ялангуяа Монгол улс бол энэ утга дэвсгэр өргөнтэй хүн ам таруу байрсан. За тэгээд хүн ам цөөхөнтэй тэгээд одоо яг тодорхой үйлдвэрлэлүүд хөгжсөн зүйлүүд бол бас тийм сайн биш. Тийм учраас бол бид нар энэ кластерын тогтолцоогоор хөгжих болцоотой байна гэж харж байгаа. За кластер гэдэг бол үндсэндээ орон нутгийн байгууллага буюу одоо энэ засаг даргын тамгын газар, эрдэм шинжилгээний байгууллага, за дээр нь бол
тэр хувийн хөгжлүүдийн хамтарсан энэ одоо сүлжээ нэгдлийг бол энэ кластер гэж ойлгож болно. Тийм учраас бол тухайлбал технологи хөгжил дээр технологиг сайжруулах тал дээр нь бол энэ судалгааны байгууллага явуулдаг. За энэ дээр би бас нэг байгууллагыг онцлох гэж байна. Тэр нь бол энэ санхүүгийн дэвшлүүд гэдэг байгууллага орж болно. Тухайлбал Дорнод аймгийн засаг даргын тамгын газар хаан банк. За тэгээд энэ академийн нэг хүрээлэн дээр нь бол энэ компаниуд одоо орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нийлээд энэ кластерыг бий болгоод хөдөө аж ахуйн гаралтай төвлөрүүдийг одоо экспортлоод нүүртэг шингээ явуулах юм болцоод байгаа. Өөр нэг загвар нь бол энэ пирамид загвар байгаа. Энэ бол нийлүүлэлтийн кластер гэж ярьдаг. Оюутлага эрдэнтээр бол энэ хэлбэрийн кластер бол хөгжөө явуулсан. Тэгэхээр дайчин тамсгийг төшөглээд юм уу хэрвээ одоо нэг төлөвлөлтөөр бол арай зүүн уршаа байгуулагдахаар болсон бар уршаа. Тэгэхээр тэр томоохон уул уурхайн үйлдвэрлэлээр дараж нийлүүлэлт хийдэг. Энэ дорнодын олон ажилтнууд тэнд очиж бас ажил эрхэлдэг. За мөн давхар одоо хүнсний бүтээгдэхүүнээр ханддаг ийм кластерыг бас хөгжүүлэх бололцоод байна. Тэгэхээр энэ хоёр загвараар бас хөгжих бололцоо байна гэж харж байгаа. Ер нь бол кластерыг ингэж хоорондоо хамтарснаар бол зардал буурна нэгдүгээр компани өрсөлдөх чадвар бол маш сайжирна. За хоёрдугаар бол гадаад дотоодын зах зээл дээр ингээд гарах боломж нэгдэн. Тухайлбал их түмэн санаачлагын хүрээнд нэг кластер нь тэр санаачлагт ороод тэгээд гадаад зах зээл дээр гарах боломжтой. Тэгээд түрүү хэлсэн үр ашигтай хамтын ажиллагааны сүлжээ бий болно. Шууд хөрөнгө оруулалтыг татах бололцоо байгаа. Яагаад гэвэл энд бол орон нутгич оролцсон, банкч оролцсон, шинжлэх ухааны байгууллага оролцсон учраас гадаадын хөрөнгө оруулагч бол ийм бүтц рүү хөрөнгө оруулалт хийх бол маш сонирхолтой байдаг. Тэгэхээр ийм давуу талууд бол үүсэх бололцоотой байна. За жишээ нь болгоод энэ бол Төв аймгийн Баян чанарын дээр бид хөгжүүлж ирсэн юм кластерын загвар байгаа. Тэгэхээр энэ дээр бол үндсэн оролцогч бол мэдээж одоо үндсэн болоод туслах юм кластерын оролцогчдыг ингэж авч үздэг. За ер нь бол олон улсад янз бүрийн одоо километр зеро гэх тийм бодлогоч байдаг. Өөрөөр хэлэх юм бол төмс тарьсан төмсийг бол одоо чипс хийгээд эцсийн хэрэглэгчдээр очих хүртэл тэр одоо үнцний сүлжээг тооцож авч үздэг. Тэгэхээр энд бол одоо төмс ялгах хүмүүсийн төмсөө ялгана. За тэрийг гарсан хальсаар нь тэжээлих нэг үйлдвэр байна. За үндсэн зүгийн эдийн чипс бол тэрийг заавал эцсийн хэрэглэгчдээр авчиад авахгүй тэрийг одоо хөргөж өгдөг туслах кластер оролцогч нар ч байдаг. Тэгэхээр ийм загвар бол одоо Төв аймгийн Баян чанарын гэх нэг сум дээр хэрэгжээд одоо Чандган Джеймс Чандган агро гэдэг охин компани байгуулад ингэ явж байгаа. Тэгэхээр ийм загвараар бас хөгжих бололцоо байна гэж харж байгаамаа. За тэгээд энэ ерөнхийдөө бид нар өөрчлөлт хийх мэзүү хийгээд явж байсан тийм загварууд байна. За миний гол өгөх мэдээллүүд ийм байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд бол ер нь бол Дорнод аймаг одоо зүүн бүсийн цангилаа төв болж явж байгаа. Тийм учраас бол энд сая тэр нийгмийн кластер юм уу үнцний кластераар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэх замаар бол хөгжиж болох юм. Аялал жуулчлал бол мэдээж бол одоо урт хугацааны бодлого дээр ч гэсэн гол салбар болж орсон энийг хөгжүүлнэ. За хоёр хөрштэй экспортыг дэмжих хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлэх хэрэгтэй. За мөн Японы Монголын чөлөө тулдааны хилцээрийг бол одоо гол ашиглаж болох энэ аймаг нь бол чойрос бололцоотой. За мэдээж бол энэ кластераар хөгжүүлэх байх юм бол энэ жижиг дунд үйлдвэрлэлүүдийн хооронд хамтарч хорших, за дээр нь бол ингэж хамтарсан үйлдвэрлэлийг хөгжүүлж явах нь бол Дорнод аймгийн богино болон дунд хугацаанд авч явах гол чиглэлүүдийг бол хөгжүүлж байгаа.